Эрхэм үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн мэндийг айлтгая. Гүндүгэн яриа нэвтрүүлгийн маань ээлжид дугаар та бүхэнд хүрж байна. За ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Дундгой аймгийн Эрдэнэ талаас өмнө яриад Монгол улсын начин Алтан гэрлийн алтан хувь өргөдөө яриад байна. За начин дарган давтаа сайхан үлж байна уу? Сайхан үлж байна. Дарган давтаа сайхан үлж байна. Сайхан үлжиж байна. За ажил төрөл тавлаг бэлтгэл сургууль сайн байна уу? Тавлаг. Энэ жил чинь сар дахлын өрөөнд тэгээ бэлэн байдаг. Тунгаад би ч одоо онцгой байдлын албанд ажилтдаг. Тэгээд одоо ажлынхаа хүрээнд бас бэлэн байдал хангаа тэгээд ажил төрөлдөө яваа тэгээд байж энэ. Онцгой байдлын одоо энэ газрын нэр дээрээс хичнээн жил барилт ч одоо ямар цолтой байна да? Би ахлах цэцлэг цолтой байна. Би ч одоо 6 оноос хойш 14-5 жил одоо ажиллажлаа. Орсон цагаас л ерөнхийдөө гал ус айванд явна тэгэл юу хийдэг байна албандаа ерөнхийдөө дуртай. Тий. Бэлтгэл сургуулийнхаа хажуугаар тий өдийн болтол одоо бэлтгэл сургууль хийж амжилт гаргахад одоо гол одоо ард тал болж байсан одоо онцгой байдлын хамт олондоо албандаа мөн удирдлагуудаа маш их баярлж явдаг. Мөн одоо албандаа бас бид бол одоо хүчээ өгч бас зүтгэж байх хэрэгтэй гэсэн юм сэтгэлээр ханддаг. За таныг бол одоо Монголын ард түмэн 1932 оны улсын наадмын төрөв өгөх одоо Молиг үүргэд хэмээх Бат-Очир Арслангийн зээ хүү гэдгээр нь сайн мэднэ. Тэгээд таны өөрийн аав чинь ч бас одоо аймгийн занцалтай бүх хүн юм билээ. Ер нь одоо ингэж бүх хүний сайхан удам судрыг залгаж төрсөн ер хүн бол төрсний хувьд бүх хүний гэр бүл төссөсний хувьд ер нь бүх олох дур сонирхол ер нь одоо их багаас л одоо танд суусан багт. Тийм бүхийн гэр бүлд одоо өсч хүмүүжин гэдэг чи одоо хар нялхаасаа л одоо тийм бүхийн тухай ойлголт бий болж тэгээд улмаар одоо өсөж багаас л ерөнхийдөө хүмүүс бүх болно гэж урам өгөөл тэгээд ерөнхийдөө барилд бүх бол гэдэг одоо тиймэрхүү урмыг өгснөөр бүхийн зам руу ер нь бол орсон байдаг тийм багаас нь сонирхолтой байсан. Хэдэн онд анх бэлтгэл хийхээр наашаа бат хүрээ газар бараад чи. Тийм манайх чинь жоохон хүн бүл муутай. Тэгээ би нэлээд бас хожуудоо тийм бүх рүү одоо орох тийм боломж нэгдэж аав ээж маань одоо боломж олгосноор 2001 оноос одоо бүхийн бэлтгэл хийхээр одоо анх шир багш дээр ирж байлаа тий. Одоо бүхийн анхны эрдэм заасан хүн бол танд одоо шир багш байх нь тэгэхээр. Тий шир багштай багш дээр одоо 2001 оноос Улаанбаатар их сургууль гард дивжээгээ тэнд байдаг байсан. Шир багш дээр анх ирж ирсэн одоо болтол одоо багштайгаа их сайхан ойр явдаг. Багштай бас их талархаж баярлж явдаг. Шиг толгуур болсон юм хүмүүс маань байдаг. Тэр үед бол одоо энэ аймагуудын бүхчүүд ч одоо ингэж гал болж дивжээ болж энэ тэнд одоо ингэж сайхан нэгдсэн журмаар бэлтгэл сургалт хийх нь бол бас арай ховор байсан. Тэ ерөнхийдөө ховордуу байсан. Тэгээд сүүлдээ бүхчүүд маань бас нэг аймаг нутгаараа бэлтгэл хийдэг болж одоо бидний хувьд бол одоо миний хувьд бол анх одоо 2006 онд хүүхдийн оч суслан гэдэг энд одоо анх нэгдэж гарч ирлээ нэлээд хожуудын тэрнээс өмнө бол Цэрэн догтох аваргын галд ч юм уу тэгэл энэ тэнд гараал тэг бэлтгэл сургалт хангаа явдаг гэсэн. Бүхийн одоо анхны солоо хаана авч ив та? 2002 онд манай аймгийн нөгөө 60 жилийн ойн хүрээнд одоо тийм аймгийн бүхэн аврах шалгуур залуучуудын аврах шалгуурлалт тэмцээн анх зохион байгуулагдчих. Одоо сумаас 10 залуучууд ирж нэг 170 орчим бүх барилдаж тэнд төрүүлж тойргийн аймгийн начин цол анх авч ирсэн. Тэнд одоо ямар улсуудтай барилж ирсэн? Тэнд одоо энэ өсвөрийн хүүхдийн барилдаанд их олон жил үзүүрүүл төрүүлж байсан. Чөлөө төхөөр сайн барилдаж ирсэн. Сүүлдээ аймгийн зам болсон Чулуун даваагаа Мөнхөр гэдэг. Тэр залуу 2 дугаар барьт эзэлж байсан. Тэгээд манай Галын Батнэмгээ залуу за бас хөдөө орон нутгтаа байдаг Товоод орчгээд бас бяртай залуу. Биднээс бас нэлээ ах. Тэгээд Занозар гээд манай нутгийн залуу бид нар одоо ихний байруудад орж байсан санагдаж байна. Тэгээд 2004 онд аймгийнхан баяр наадам тавд авч яг албан ёсны аймгийн начин цол авсан уу? Тий. 2004 онд одоо манай аймгийн баяр наадамд чинь Чин зэрэг бүрвчүү хоёр маань үзүр төрөнд үлдэж манай аймгийн наадамд 4 удаа 5 давсан дамдин би тэр шүгийн дөр хөтөлдөж ирсэн тий. Та хэнд нь өгдөг шираад юу? Би бүрвчүү арцах маань тэр жил яг улсын наадамд
арцгаа болж байгаа ч гэсэн тэгээ бүрөвжин арцгад би гэдэг шаардаж байсан. Тэгээд дараа жил нь бол одоо сайхан аймаг алгасч барилдаад Говьсанбөрийн аймгийн наадамд очиж төрүүлсэн байдаг тийм ээ. Аймгийн арслан цол авсан байдаг. Арслан цол авсан наадам ер нь сайхан болж байсан уу? Ямар улсуудтай барилж юу тэнд? Сайхан болсон. Одоо Боржгон нутгийн голомт болсон Говьсанбөрийн аймагт одоо аймгийн арслан цол ав төрүүлсэн дэх баяртай байдаг. Тэгээ үзүүр түрүүнд одоо Наранбаяр гэдэг залуутай үлдээ төрүүлж ирсэн. Тэгээд тэрнээс хойш бол одоо ер нь ингээд заваас нэг бүх барилдаад дээшээ амжилт гаргачих боломжтой юм байна да гэдэг ер нь сэтгэл зүй бол орж ирсэн биз. Арслан болоод эхлэхэр ч тийм ээ. Арслан болчихоор ч л одоо тэгээ дараагийн улсын цол тийм ээ. Зорилго болчихдаг. Тэгээл зүтгэж эхэлсэн те. Төрийн наадамд хэдэн оноос эхэлсэн юм бэ та барилдаж? Би 2005 онд ч гэсэн санагдаж байна. Улсын наадамд анх барилдаж үзэж байсан тийм. 2005 онд од гэрэл заан томжсэн санагдаж байна. Ер нь бол одоо ингээл улсын наадамд их олон жил барилдаж начин цолны ус галгасан да тийм ээ. Энэ хугацаанд ч бас ингээд станы хаал үзэж халамжлууд 7 гэдэг шиг л явсан баг тэгээд. Ер нь өөрийнхөө одоо энэ сайхан барилдаж явсан он жилүүдийнхаа ер нь амжилт ялтаа сайхан дурдаач та. Ер нь нэг яг хэдийн үеэсээ би нэг улсын наадамд ингээд нэг сайхан цол авчих боломжтой юм байна да гэдэг итгэл ороод бэлтгэл сургууль их сайхан болж эхэлж ирсэн. Арслан цол авсны хойтон жил нь би 2006 он их Монгол улс байгуулагдсны хойд барилдаад тий. Тэнд чинь 3-ын даваанд одоо тунж нуглаагаар одоо одоогийн улсын гард Бат Эрдэнэтэй тунж. Тэгээ Бат Эрдэнээр даваад дараагийн даваанд Бэгцрүү арцгад одоо бас нэг барилдаа маань тэр нэг жоохон бодлоод тэгээд дахиж барилдаад би унж ирсэн. Тэгээ бас нэг бэлтгэл сургуультай чанартай хийгээд одоо үзэх юм бол би цол авах боломж байгаа юм байна гэдэг. Ерөнхийдөө хөдөөнөөс ороод ирсэн манайх ч одоо тийм бүх багтай газар явуулсан. Тийм бүхийн дугаа ойлголт багтай. Тэгээд таньж мэдэх ч хүн байхгүй. Тэгээд ерөнхийдөө 2006 он хүртэл нэг бэлтгэлийн хажуугаар давхар ажил хийгээд эднэр нэлээд сулардаг байсан. Тэгээд 2006 оноос хойш онцгой байдлын чалбанд орсон. Тэгээд ерөнхийдөө зорилго тавиад бас нэг бэлтгэл сургуультай нэлээд чамбариулаад тэгэл ерөнхийдөө улсын цолонд зорж эхэлсэн тий. Зорж эхэлсэн тий. 2008 онд анх улсад 4 давсан байдаг шүү дээ тийм ээ. Тий 2008 онд 3-ын даваанд манай албаны өх одоо улсын начин цолтой байсан тухай үед Батуулд харцаг маань улсын начин цолтой байсан 3-ын даваанд намайг амлсан. 2-ын даваанд бол Өмнөгов аймгийн Аслан Идэрсрүнтэй барилдсан. Идэрсрүн бол тэр жил ер нь их бэлтгэл их сайтай байсан. Тоомч Арслан шүү дээ. Тийм тэр жил бол ерөнхийдөө сар чиний барилдаанд төрүүлсэн ер нь хойд бэлтгэл сайтай байсан. Тэгээ би тэр 22-ын давааны хамгийн сүүлд үлдэж барилдаа тэгээд тавж исэн. Тэгээ 3-ын даваанд Батуулд харцгаар 4-ийн даваанд оноолтоор бол одоо Мягмар сүрэн заантай барилдаж исэн тэгээд. Тухайн үед бол одоо Батуулд харцгаа Мягмар сүрэн заанууд байна одоо тухайн үед надад дараа унчгааргүй л тийм бөхчүүд байсан. Тэгээд би бас нэг хичээж барилдаж тэр бөхчүүдийг хайсан. Тэгээд 5-ын даваанд Мокватор аслан дууссан. Тэгээд бас нэлээд тийм өөртөө итгэл барилдах урам авч. Гэсэн тийм л наатан байсан дөө. За улсын арслан Мөнхбаатар аймгийн арслан Алтан уягаар тавлавж шүгүрлөө. Арслантай хийсэн барилдаан ер нь ямар хөө болсон Мөнхбаатар арсланчийг тухайн үед одоо дөнгөж урд жилийнх нь наадамд төрүүлчихэд дөнгөж арслан болчиход байж исэн баг тий. Тэр жил ерөнхийдөө миний бэлтгэл их сайхан таарсан байсан тэгээд харин нэг барьц тавилцах зуртал ингээд сэрэгчээд ерөнхийдөө их сайхан байсан. Тэгээд Мөнхбаатар арслантай нэлээч удаан барилцсан. Тэгээд барилдааны үеэр тэгээ миний хамраас нэг жоохон тусгараад тэрийг тогтоож чадаг очиж барилдахтаа тэгээд нэг жоохон тийм уруу зөвлөгөө аваа тэгээд барьцны алдаа гарах тэгээ унжсэн. Хинээс зөвлөгөө авах. Тэгээ яг нэг эмч тэр байжсэн чинь нэг утсаар чихэн дээр хүн утас бариад наад барьц чинь чи их буруу барьц байна. Наад барьцаа бушуухан тавиадах гэж байна. Хэнийч мэдсэнгүү тэгээд тэгэл тэр үгээр ороод очингуудаа нөгөө өөрийнхөө онцлог тохирсон зөв барилдаж исэн хүн чинь тухай хэнийг мэдэхгүй хүний нөгөө экзектэй үед чинь одоо ерөөсөө л
буруу гэхлээр чинь л буруу юм бэ зөв болгоё гэж бодвол нөгөө барьцаан тавиал тэгэл ерөөсөн тэр барьцаан 50 гуудал секундын дотор шухуу тэгээд хутгуулаад унж байгаа тийм. Тийм л барилтаа байна. Тэгээ одоо болоход юм хэн байсан юм бол тэр. Занданбат Арслан байна тийм сайхан сэтгэлийн зөвлөгөө өгсөн. Тэгээ би тэр нэгэн жин ихтэй нэгэн жин багтай дөө тийм нэгэн ч удаа барилдаг тийм барилдааны стил маш их өөр болсоо тэгээд тэр хүн бол өөртөө зөв зөвлөгөө өгсөн. Тэр нь миний барилдаанд таарахгүй тийм л юм байсан тий. Тэгээл. Тэгээ 2010 онд дахиад бас улсын наадамд дөрүүд авсан тийм ээ. Аранга аймгийн одоо Батчаргал харцгаар дөрүүд авсан байдаг. Тэгээд 5-ын даванд ч одоо тэнд чинь баяр жавхлан гардд. Тийм баяр жавхлан гардд дунсан байдгийг. Одоо 2 дахь удаага бас улсад дөрүүд авчлаа. 5-ын даванд гарч ирэхэд ер нь бас сэтгэл санаа ямархуу байсан. Гардд 2-ын барилдаан ер нь ямархуу болсон. Тийм тэр жил ерөнхийдөө жилийн дур шиг сайхан бэлтгэлтэй байсан. Наадмын бэлтгэлээ жоохон тааруулж чадаагүй нэг тиймэрхүү уналтаа орж ирсэн. Тэгээ яг хуу тийм их харалж чадцтай их том хүн баяр жавхлан гардвал яг хуу наваг шуудагнаас хөөж явхад бол би тийм сурвалжлагч тийм баг тэр хүмүүс рүү ороод тэгээ би ерөнхийдөө яг сайхан нэг унахааргүй болоод нэг гайгүй болчлоо гэж үзсэн чинь би хүний хөлтийг л унтсан. Тэгээд тэр байдлаа босч ирээд одоо дөрмийн дагуу одоо юм саадан тэгэлсэн учраас дахиж барилдуулах ёстой гэж хандаа тэгээд болоогүй тэгээд. Тэгээд дахиж барилдаагүй. Барилдаагүй тэгээд өнгөрцөн тийм л юм болсон. За 11 оны наадамд мөн дараа жилд дахиад дөрөвд авсан байдаг тийм ээ. Тэгээд одоо энэ улсын гард гончиг домт 2 5-ын даваанд одоо хоёлаа аймгийн Арслан тунаж барилдаад гончиг дом партиныг одоо дахимдаад хийчихсэн. Тэр наадам тэр жил манайхан бэлтгэл сургуультаа улсын их хурлын гишүүн байсан Наранхуу ах маань дэмжиж шивэртийн яманд Баямөнхөө аваргын галд бид нар бэлтгэл сургуультаа хангасан байсан. Тэгээд тухайн наадамд одоо Баянаа аварга маань огт барилдана гэж ярьж байгаагүй. Тийм тэгээд тухайн жил бол одоо бас аав маань одоо наадмаас өмнөх нь одоо орхон болцсон. Тэгээ байжсэн. Тэгээ 2 давчаад эхний өдөр. Тэгээ 2 дахь өдөр зингэлдэхийн гадаа нэг машина байрлуулчаад би угаасаа нэг тун жил харилтан одоо хэн жил байсан одоо үцгээс арга байхгүй гэж бодсон. Тиймэрхүү л бодолтой нэг тийм л зоригтой очсон. Тэгээ зингэлдэхийн гадаа машина байрлуулчаа байжсэн чинь ам авсан байдлыг зарласан чинь Баянаа аварга одоо цолгон шин хам бүх юм одоо зарлал. Тэгэл дунд хоёрт нь лаагаа явчихдیں۔ Чи юу л яг ингэж их чих тавиад чагансан чинь Баянаа аварга маань одоо намайг амлсан байсан. Тэгэл би чинь одоо нөгөө их тайв одоо тунхаас хойш гэж бодож ирсэн хүн чинь баярлалаа. Тэгэл ерөөсөө хөл газар өрөхгүй. Бушуухан уцсан богнуулж яваалцсан гэлтэд орж утсан юмсол тэгэл гарсан. Тэгээ одоо дэвжээнд гарахад байна одоо тэр одоо мөх дагуу аварга одоо салбуур усна одоо гэлэлц одоо сүрдэг чиг одоо маань урхан болоод удаагүй эснийг хэлэхүү одоо уурах шиг одоо нэг тийм одоо сэтгэлд одоо бодогдож байсан. Тэгээд одоо бас тухайн үед одоо наваг одоо тэр зүтгэж явахад бас тунаанаас гаргаж ирсэнд одоо их аврахтай их баярлж идэг бүх хүн гэдэг чи ямар сайхан ууж юм сэтгэлтэй юм өгөөмөр хүн байдгийг тийм ээ. Бамгт буурал аварга ер нь одоо өөрийнх нь нутгийн олон сайхан залуучууд байхад тэднэрээс авч болно шүү дээ. Яагаад заавал одоо таныг авсан юм бол та тийм ээ. Тэ шүү дээ одоо бас. Ингээд бодохоор ч бас тийм ээ. Говь нутгаас одоо ингээд энэ нэг сайхан Бамгт одоо буурал Арслангийн удмын хүнийг бас нэг цолонд хүрэгтэн ганц давааж их сайхуулаад өгч идөө гэж одоо бодсон. Тэ. Тэгээ би 4-ийн даваанд одоо Ямдар зааны хүү Заяа мандах начинтай нугарч барилдаад тэгээ 5-ын даваанд одоо нэг 4 аймгийн Арслан оноолтоор тунжүүлдсэн. Тэгээ би гончиг тамтайгаа одоо барилдаад нутгийн олон болон аваргынхаа итгэлийг одоо дааж чадлаггүй тийм ээ. Хариуцлагагүй барилдаж одоо унсан тийм л наадам байсан тэр чинь. Ер нь та дахимдаа ирнэ гэж бодоогүй юу тэнд? Яг хуу барьцны нэг тиймэрхүү юм болоо л тэгээд би жоохон урдаас нь тулгаа барьцаа авах гэсэн чинь ингэж барихгүй.
гагруу оруулахгүй ч одоо тиймэрхүү мэлэнкүүд энэ яасан олон юм ярьд ингээд эрүүхөө хооронд богино хугацаанд чадчих байгаа юм л та тий. Тэгэл нөгөө лав барайл тэгэл барьсан жоохон шунаал чангараал тэгэл. Тэм шийдсэн бүхэнд. Урд нь тэгээд 2 удаа дөрөв давцсан нэг ч хэлэх үү. Тэгээд бас дахиад начны даваанд 3 дахь гарч ирж байгаа болохоор ер нь нэлээ бие барьж хичээсэн үү? Яг хөвдөө тэгээд одоо бас залуу одоо энэ барилдаж байгаа бөхчүүдэд одоо би бас эндээс сургамж болоосоо гэдэг үгдээс шалуухаа хилчихэд одоо бас нэг бэлтгэлээ дулдлаа хийгээ одоо биеэ бэлдсэн тийм ээ. Тийм би хамаг юм боловсруулсан юм байдаг тэгээд бас нэг нутаг орноос бас нэг ингээд эйгүү болж байна яаж байна одоо тусалчихоо дэмжиж хөө яах вэ хүүгээл ингээд дөрөв давч гарч байна. Ярина л та тий. Тэг ингээд тэр бол одоо бас миний хэлдэхэд бас нэг талдаа хүмүүс маань сэтгэл гаргаж байсанд нөгөө талд одоо их нөгөө төвлөрсөн одоо хүч биеэр одоо тэр ур ухаан хамгал юм одоо тэнд чинь одоо тэр малахын шилдэг ирчүүд одоо уралдуулж одоо тулж байгаа ч дээ. Тэр дээр нөгөө бас нэг ингээд төвлөрсөн юм бас нэг өөр юм бодож орчихно. Дэмжих үү барих уу гэдэг. Тэгэхээр хүний сэтгэл жоохон хоёрдод гараад нэг жоохон тийм барилдаан гардггүй тохиолдол гэдэг. Тэгэхээр бол бас нэг өөртөө итгээд их сайхан барилдах ёстой шүү л гэдэг одоо гэдгийг одоо бас анхаарч явах хэрэгтэй болов гэж хэлмээр санагдаж байна. Тэгээд таныг одоо нутаг орныхан бас дэмжих үү барих уу гэдэг. Тэгээд яг цагаан тулахад одоо авчих барьчих тийм хүн бол байгаагүй юм. Яг хөө тэр жил ч одоо тэгээд спорт тийм ээ манай нутгаас одоо 3 бүх 5-ын даваанд босч өрөлдсөн байдаг манай бүрвч варцаг маань. Жин зөрөг начиг маань тэгээд гуруулаа бас нэг одоо бас нэг 5-ын даваанд онцгаасан тэгээд өөрөөсөө сонголтоо хийгээл тэгээ барилтаад ингээд онцгаасан тийм л юм байна. Энэ нутгийн олон болохоор зэрэг одоо авах хэрэгтэй байсан ингээ бодлон тулгадаг юм байдаг тий. Тэр бол тэгээд яг хөө спортын л зарчим тэгээд яг хөө тэрэнд бол одоо намайг хаг өшүүх байхгүй тий. Тэгээд хаа чин тэр жилээ 5-ын даваанд өдрөөд амьгтан очиж барилдаад хурцалч лөө. Тийм тэр жил чи одоо манай нөгөө аймгийн түүхтэй 1941 онд манай аймаг сүүлд хожим байгуулагдсан байдаг. Тэгээд нутгийн ойд одоо очиж барилдаж тэгээд сайхан төрүүлсэн нутгийн олон их сайхан хүлээж авсан. Тэгээ одоо бас нэг сэтгэл хоёрдц одоо би одоо 5-ын даваанд 3-3 удаа авна гэдэг чи ер нь яадсан хүн байдгийг одоо энэ чи барилдах ер нь нэмэр байдаг юм уу гэсэн бодолтой ингээ нутагт очисон чинь одоо нутгийн олон их сайхан хүлээж авсан. Тэгээд одоо би чи одоо бас энэ нутгийн олны итгэлийг бас алдаж болохгүй байна. Би хичээх хэрэгтэй байна гэж одоо тэгээд бодож тий. Тэгээд эндээ барилдаж та шинэ бүрвж варцахтаа зүр. Тийм бүрвж варцахтаа үлдэж тэгээд сайхан барилдаж төрүүлжсэн тий. Тэр наадамчид доо ер нь манай Монголд бас ховорхон болж байсан. Их том бай шагналтай мундаг том наадам болсон баг шүү тийм ээ. Алдарчаар газарганы хөшөөг босгож. Тий. Тэгээ морины түүхэнд одоо манай наран хүүгшин маань одоо шар газарга 6 удаа төрөө авсан тийм ээ. Тэрийг бэлэгчээж одоо 6 насандаа зургууланд нь ланд 200 маркийн машинаар одоо байлж түгээр тогтохгүй бас үзүр бөхчүүдийг ч одоо ялгалгүйгээр бас үзүр төрөний бөхчүүдээ 200-аар байлсан одоо бас Монголд одоо дахин одоо болтолд автагдаагүй тийм сайхан өргөн дэлгэр наадам болж хөлдсөн. Тэгээд ер нь бол одоо 3 дахь удаага 5-ын даваанд бүдэрчээд ер нь нэг жоохон сэтгэл гутрах маягтай ер нь нэг жоохон итгэл алдрах маягтай болсон цагт нутгийнхаа ойд очиж барилдаа төрүүлээд ер нь тэндээс их нутгийн олноосоо дахиж урам авч их сайхан цаашдын бэлтгэл сургууль ер нь чамбарахад их нөлөөлсөн гэж ойлгож болох Тийм. юм. Тэгээ одоо бас тухайн наадам дээр бас одоо дурдахгүй өнгөрч болохгүй. Тий, би ч одоо улсынхаа наадамд одоо 3 удаа өвдөг шороотчод байсан. Тэгээ 3-ын даваанд нөгөө тэр жил чинь 3-ын даваанд Баямөнх авраг маань улсын наадамд намайг гаргаад өгчөж байгаа. Аймагтаа одоо очио барилдсан би ч одоо тэр наадамд ид байсан улс наадмын өмнөх нь болсон мөнхийн үсгийн 20 жилийн ойд улс аймагт төрүүлчихсэн бас одоо бас бэлтгэл их өндөртэй. Тийм очисон байсан. 3-ын даваанд улаан ахтайгаа ингээд уулзаад заах минь одоо яах гэж байна та гэсэн чинь
чамааг авна одоо аавна ах наавна гэдэг. Улаан хүн очно. Тий. Гүй ах мань та яаж байгаа та өөрийгөө бодож болдгоо юм гэсэн чинь. Гүй миний хүү тэгдэггүй юм. Ах нь одоо ингээд зодог тайлна. Миний хүү одоо ахыгаа авч чадаагүй өндөр цолыг одоо авах хэрэгтэй. Тэгэхээр чинь л одоо бас тэр одоо миний нөгөө баг наснаасаа үлгэр дуурайлуулж харж ирсэн тэр сайхан бүх тийм ээ. Үнэхээр л одоо дундгойн нэрийг гаргасан шиг гаргаж байсан. Ямар сайхан бүх ямар сайхан яриалаа хүүхэд байхад одоо бас миний үлгэр дуурал авч ирсэн тийм сайхан. Үлгэр думх шиг боддог байсан. Тэг тэгэлгүй ах байстай. Тий. Тэр ах маань ингээ аавна гэсэн. Тэгээд 3-ын даваанд намайг авч та зодог тайлж ирсэн байсан. Тэгэхээр чи одоо тэр бүх нутгийн тэр сайхан бүх тэгээ тэр алгын зартай аврах тэгээ нутгийн олон тэгээ бүгд тайртай энэ олон түмэн маань одоо бүгдээрээ одоо чи хичээгээд багт чи одоо натаа ботоо хүн болгон ихтгэл хүлээлгээд байх. ихтгэл хүлээлгээд байхад одоо би ч одоо тэр лөө шантрах их байхгүй шүү дээ. Тэгээд тамирчин хүнд чи одоо бас их хүнд хөдөлмөр хийж их хатуу хөтөөг туулж ингэж гарч амжилтанд хүрдэг. Тэгээд тэрэн дээр бол одоо жоохон ч ихсэн тийм урмын үг бодлоо хүнд их хүч болж явдаг тийм. Тэгээд тийм бүхэн түүхэнд бол одоо надад энэ сайхан тийм буянтай улсуудаас ихтгэл хүлээлгэж байсан тавтай их баярлж явдаг. Тэгээ сайхан бүхэн удам тэр өвдөөц юм нэг буян заяа намайг бас ивэж байгаа хаа бас би жоохон зөв бодолтой явахгүй болохгүй байх таа л гэж бодож явдаг тийм. Тэгээ ер нь тухайн үед одоо таа чин 78 оны морь жилтэй хүн тийм ээ. Үеийнхэн бол аль хизээ одоо дээшээгээ өндөр цолонд хөрөх хөстэй амжилтуудаа үзүүлээд явцсан тийм ээ. Тэгээ ер нь ингээ үеийнхнаас ингээ сугараад өвдцсэн тэр дотор ингээ өөрийнхөө доотлын үеинд үнэртэй барилдаал аймаг сэгт ингээл аймгийн арслангаараа барилдаалахаар ер нь ямар санагдд юм бэ тийм ээ. Үеийнхээ ингээ тасраад яваад өгдөг. Өөрөө сугараад өвдчихдэг. Тэгсэн хэрнээ бас нэг хоёрын хооронд муу барилдахгүй бас сайн барилддаг. Ингээ цолгүй яваад байдаг ер нь ямар байсан бэ? Ерөнхийдөө тийм яг хуу үеийнхэн бол одоо намайг чинь орж ирэхэд аль хэдий бүх болцгооцсон байсан шүү дээ. Тэгээ би чинь одоо нөгөө бүх ховртой газар юм чинь багасаа л одоо нөгөө бүхийн багш тасгалжуулагч байхгүй барилдаг хүн ховор болохоор нөгөө барилдааны ур чадвараас өксүүлэл тийм нэг жоохон тийм хоцрогдолтой ирдэг. Тийм. Тэгэл тэр утгаараа яг хуу тэр эд барилдаж ирсэн нөгөө доод үеийнхээ хүмүүстэй нэг үегээд сэтгэл зүйн хувьд бол яг хуу тийм тийм өөр нөгөө хэд тэгэл төвшөнд үзэд барилдаж байгаа юм л да би өөрийгөө нэг ах гэж бодохгүйгээр тийм яаж бодлоггүйгээр тийм. Тэгэл тэрэндээ л яажсэн. Тэгээд үнэхээр надаас төрүүлээд 90-ад оныхон хүртэл тэгээд гараад ирчихэж байгаа шүү дээ тий. Тэр хүртэл бас тэр бүгдийг харахад чи бас одоо хэцүү шүү дээ тийм. Тий одоо бас нэг ноутбуктай газар ноутбукон дэмждэг улсууд чи нөгөө нэг өдрийн чи өмнө л хамаагүй тэр хүнийг цолонд хүргэж юм бол дараагийнх нь юм их ойр үйдэг тунаа мунаа тэр одоо хамаг юмнаас гарчдаг тэгснээрээ одоо бас тийм заман цагаад ч тий их өндөр цолонд хүрдэг тийм боломж байдаг юм билэ тэр утгаар ягаад эдгээр шиг намайг ингэчих болдгоо юм гэдэг тийм бодлоос орж ирэхгүй биш орж ирнэ штэ тийм тэр утгаар тэгэл хүн яаж явах өстой тэгэл тэр журмаараа л явдаг тийм л өстой гэж ойлгосон тий. За тэгээд таа чин 13 оны хавар одоо цэргийн цол болгодог бүх цэргийн наадам гэж одоо сайхан наадам болдог. Тэрэнд одоо Голтой аймгийн улсын начийн Лувсан доржийн цэрэн тогтохтой үзүр төрөнд үлдэж үзүрлэж байсан тийм ээ. Тий. Тухайн үед бүх цэргийн наадам их хожуу болж ирсэн. Сүхбат аваргын галд гарцсан байсан. Тэгээ наадмын бэлтгэл дээрээс одоо ирж бүх цэргийн наадмад барилдаж ирсэн тэгээд Сүхбат аварга тэр жил чи барилдах юм уу бол яах юм гээ бас нэг тийм наваг бас явуулах жоохон дургуй юм шиг байсан. Тэгээд яг хөө би болохоор зэрэг нөгөө нэг албанаас одоо би одоо онцгой байдлаа албанаас одоо аврагч спорт хороноос би төлөөлж л сайн барилдах хэрэгтэй тийм ээ. Хоёр тэгээд тэр наадмын өмнө болох тийм сорилго их наадам байсан учраас тэгээ шудраг нарийн хөрөнд орчлгүй сайн барилдчих хэрэгтэй гэдэг утгаар л тэгээ сайхан барилдаад цэрэн тогтох үлдэж тэгээд цэрэн тогтох маань тэр жил хур зарцлан болоод тухайн жилийнхээ наадмаар улсын начин болж ирсэн. Тэнд барилдахад ер нь таны бэлтгэл сайн байсан уу? Ер нь
бас үзүр төрөнд барилдахдаа за төрүүлчихдээ л гэсэн ер нь төрүүлэл гэж бодож барилдаа байлгүй дээ бодвол. Тэ сайхан бэлтгэлтэй л байсан. Тэгээд яг нөгөө тухайн өдрийн наадамд төрүүлэх гэж ирсэн хүний чинь тийм ээ. Хинч байсан ордгоо гэдэг тэгээд. Тэгээд дутах юм байгаагүй би тэр сайхан тэгээд барилдаа л тэгээд дутах маань. 2013 оны наадамд одоо бүрвж харцахтаа нугарцсан тийм ээ. Тэгэл одоо Монголын ард түмэж бас заа нутгийн хоёр таарчлаа. Нэг нь одоо солон зүтгэж яваа, нөгөөх нь одоо эд сайхал барилж яваа харцах. Тэгээд одоо нутгийнхаа үнийг дэмждэг юм болов яа тийм бол гэж бас бүгдээрээ харж исэн бахал да танаа нутгийнхан гэлтгөө. Тийм тэгэл барилдах гал хувц өмсөөл байж байхад чинь одоо хавь орц сууж ирсэн хүмүүс хай чи алтуу гэж мөн азтай байна да гээл тэгэл. Би ч яг тухайн үед одоо тэгээд бүрвж байгаа дагаал тэгэл бэлтгэл сургуульд хамрагтаал явдаг байсан. Тэгээд яг тухайн наадамд бол одоо барилдаж байгаа 512 бүхий тухайд бол миний итгэж болох ганц хүн бол бүрвж маань байсан. Нутгийн ганц сол. Тий, ганц толцолтон. Тэгээ би тэр таарах хэрэгтэй юм шиг таарсан. Тэгээд яг хөө тийм. Тэгээд тухайн барилдаанд би тэр тэгээд шодрог барилдаад би жоохон тийм шатаж барилдаад алдаа гаргаад тэгэл унсан тийм. Яг хөө нутгийн олон түмэн бол одоо нэгэнд дэмжсэнгүү гэсэн одоо тийм их этэрхий нэг талыг барьсан ойлголт байсан л бах тэр яг хөө тэгээд спорт бол одоо бас нэг үнэн байх хэрэгтэй тийм ээ. Алив юм бол бас нэг шодрог үнээр байх хэрэгтэй, үзэгч түмэн баясгаж явах хэрэгтэй гэдэг утгаар тэгэл би тэрийн барилдаанд тийм сайхан шодрог болол өнгөрсөн тийм. Та тэгтээ бүрвж харцахаас гойсон. Би гойсон, бүрвж эргээ надаас гойсон. Тэгэл хоёулаа барилдсан. Яагаад танаас гойч? Давмаар байсан билгөө тийм тэгэл барилдаан болол өнгөрсөн тийм. Хоёрчтой насны хувьд ямар юм бэ? Надаас нэг 2 3 дүү. Тийм. За тэр жилийн наадам тэгээд өнгөрсөн. Тэгээд харин 2015 оны наадам бол сайхан болсон доо тийм ээ. Одоо олон жил одоо бодож мөрөөдөж явсан одоо улсын солоныхаа басхыг нэг алхсан. Тэгээд бас тэгэхэд ч бас ард түмэн бас л дүүхсэн дээ. Одоо яг эдэр залуу авраг 5-ын даваан таны ч амлаад авсан шүү дээ мөнхөд авраг тий. Тийм тэр жил одоо бас их сайхан мартагдахгүй их сайхан жил байсан. Тэр оны хавар одоо миний найз Отгон Баяр Оцтаад одоо. Отгон Баяр начин уу? Тий, Отгон Баяр начин маань. Найз нь одоо нэг ийм ажилтай хоёулаа нэг уулзъя гэдэг. Хоёулаа бас нэг уулзаад найзд нь одоо нэг ийм ажил нь хоёулаа миний ажилд нэг туслаатгаач гэдэг. Тэгээ хоёулаа ингээ үйжсэн чинь энэ 190-аас найз нь чамайг гаргаж өгнө гэдэг. Тэгээ 3 дээр авсан байдаг шүү дээ. Тий. Тэгээ тэр хавар хэлсэн амандаа одоо яг хурч намайг авсан тий. Одоо тухайн үед одоо Отгон Баяртай одоо яг шулуухай хэлэхэд тэр одоо нөгөө нарийн мөнгө төгрөг одоо тийм юмч байгаагүй хөрхийн сэтгэлээрээ намайг авсан. Бүр хавар нь хэлсэн юм тий. Хавар нь хэлсэн. Тэгээд яг тэр 12-ны өглөө тий. Яг хэлсэндээ хүрээд намайг тэгээд Отгон Баяр маань авсан тий. Отгон Баяртай бас их баярлж явдгийг. Тэхээс яв. Тий одоо манай Отгон Баяр чинь бас тунаанаас гаргаад өгч нэг. Тий начингуудаа өөрөө цолон өөрөөрөө авлаа тийм ээ. Тэгс. Тэгээд өөрөө бас сайхан цолон баталсан тийм шодрог сайхан өөрийнхөө түүхэнд бас замналтай тэгээд одоо сайхан сэтгэл тийм өгөөмөрхөн манай Отгон Баяр бол тий бас ирийн хуухтай ийм сайхан залуу. Тэгээд 4-ийн даваанд Төвшин Баяр аврагтай нугарсан. Тэгээд Төвшин Баяр авраг маань тухайн жил одоо харцгал солтой байсан. Тэгэл одоо манай Төвшин Баяр аврагч одоо ер нь бөхөд орж ирэхээс тэр олимпик аврах болгоос нь өмнө л мэднэ ерөнхийдөө бас их байх. Сууртай, гар их мундагтай, зогсолт сайтай, мэдрэмжтэй, хурдтай, дэсэрч их сайхан барилдаг. Ер нь их сайхан барилдаг, сайхан бүх ярих юм байхгүй. Тэгээд Төвшин Баяр аврагтай одоо онол таарцсан одоо тийм Төвшин Баяр авраг бол их спорт юм. Тэгээд одоо гарахаас өмнө би тийм задгай барьцсанаас дутуу юм хийх юм бол одоо мэдрэмж дутаж онжуулах талтай. Лав барьцсан төрч мэхээ хийж барилтыг гэсэн тийм зорилготой одоо гарч барилдсан тэгээд. Төвшин Баяр авраг маань болохоор зэрэг гарсан цагаас л надад одоо бас жинхэнэ бүхин эрдмийг үзүүлж тийм ээ. Миний хаашаа л жоохон хазгай гიშгэж байна. Тэр болгон дээр мэх хийж өстэй ажиллаж үнэхээр одоо мэдрүүлж тэгэл тэр барилдааны үндсэн цагаа ер нь дуусгахын өмнөх нь одоо бас нэг тонгороод буцаагаад босгохт нь өөдөөс нь гიშгэд арай тэгээ хариу мэх хийж давж ирсэн.
За Синжигний барьж аваад гарын талдаа сугны хонгорцог барьсан дээрээс хавира дөрөв хөлөөдө дутуудлаа. За их хивгүүгээр залдчихсан байна. За харин их сайхан тогтоогоод барай давлаа. Мөшгө тонгорлоо. За зайлаа. Суулгаад за мөн өөрөө ми хийж байгаа жаахан голгаа орвуудаа. За алтан галсан бол үнэхээр сайн баян судалж тогтлоо одоо. Эрих мөнний төзөгчдөө. Онгой аймгийн гэрдэн далай сумын харьяа төшөө таны авраг хэн дэвчэнэ өг аймгийн хурц зарслан алтан уяг улсын харцаага төвшин баяраар дөрөв давлаа. За инхүү Монгол аймгийн хурц зарслан алтан уяг төрийн хоёр наадандан дөрөв удаагаан дөрөв давлаа. Хоёр төрүүлсэн улсын наадмын гонөжилтэй дөрөв удаагаан дөрөв давлаа даавна алтан уяг арслан За тэгээ тавын даваанд барилдах болж байгаа. Тэгээд Төвшинбаяр аврагтай одоо барилдахт чинь одоо бас ерөнхийдөө их хүнд барилдаа хийсэн. Их цоцсон байсан ер нь бол. Тий. Цаашаа бэлтгэл бол ерөнхийдөө бас их сайхан таарсан байсан. Манай тэр жил бол би наадмынхаа бэлтгэлийг өмнө гоо Баян хонгорын бөхчүүдтэй хамт манай Амраан начин Төв аймгийн багш маань миний бэлтгэлийг ерөнхийдөө тохируулсан. Тэгээ би тэр жил бол одоо зорилготой бэлтгэл маш их хийсэн байсан. Наадмын бэлтгэлийн тийм одоо нэг ерөнхий 90 маань их сайхан тохируулсан. Тэгээд бэлтгэл их сайхан байсан. Тэгээд төвшин аврагтай бол одоо барилдаад их цуцсан. Тэгээд богино хугацаанд их сайхан сэргээд тэгээд тавын даваанд одоо барилдахад тэр бол их нөлөөсөн гэж бодъё. Тийм сандрах жоочих баярлах хөөрөх одоо ямар ч юм байхгүй тэгээд сэтгэл тогтцсон. Тэгээд тухайн үеийн жил чинь одоо ерөнхийдөө урд жилийн наадмуудад ам авахд тавын даваа эхлэхийн өмнө л одоо ам авдаг байсан бол тухайн жил одоо яагаад тэгсэн дөрвийн даваа дуусан гууд ам авцсан. Ам авахулсан юм билээ. Тэгэл дөрвийн даваанд давж ирчээл амьсгаан тарж амжаагүй байсан чил мөнгө тоорог авчлаа л гэсэн. Тавын даваанд ягаад ч алтуугийг авчмаар сайгаад ирсэн. Тэгэл гараал алтуугийг авчаад орж сууж ирсэн. Манай аав стадионд бүх үзэж байгаад намайг алтуугийг их авлаангүй шууд уурлаад стадионоос гараа явчихсан. Одоо олон жил юм барилдсан ийм хүнийг очиж аваадах тэгээд тэгээ бас одоо тэр олон хүнийг хүлээлт үүсгэсэн. Тэр олон хүний одоо хайр юуг одоо болчоос гэсэн тэр эрэг сайхан энергийн дээр одоо тийм хүнийг очиод авцсан. Одоо миний бас буруу алдаа байсан болов гэж боддог шүү дээ. Тэгэл одоо тухайн үе чи одоо хамгийн залуу хоёр авраг тухайн үед барилдаж ирсэн аврагууд маань Эрхэнбаяр авраг, Өсгөө авраг одоо тэр жил барилдаж ирсэн шүү дээ. Тэгээ хамгийн насны хувьд бол залуу авраг бол мөнгө тоорго байсан, төрүүлгийг зорж байсан. Тийм шүү дээ. Авраг болоод өнгөрсөн 3-4 жил болж исэн үе шүү дээ. Тэгээ 4 жил 4 дахь жилийн наадманд барилдаж байгаа. Тэгээл одоо барилдахаас өөр юм шийдээгүй. Тэгэл одоо хоёр татныхаа хүмүүстэйгээ бас нэг зөвлөлтөөл тэгэл гарч барилдсан да. За мөнгө тавар хайцвар цонго барай давлаа. Өргө гаргаад ирлээ. Эрих хүндэтэй наадамчтай. Онгой аймгийн эрдэнэ далай сумын харьяат аймгийн хурц зарслан алтан гэрлийн алтан хоёрыг Монгол улсын авраг Монкотаар тав давж Монгол улсын начин цолын болцол хангалаа. За үнэхээр одоо гайхамшигтай сайхан барилдаан гаргалаа. За юм гэдэг сони юм да. За түүний өвөө Батчир Арслан 38 наснда төрийн хоёр наадамд төрүүлж улсын арслан цоноо өгч байсан бол за манай алтан хоёрыг харсан бол за Варгал өвөөгийнхөө насанд ирээд улсын цоноо авчих. За олон жил одоо энэ тавын даваагуудаа манай алтууыг авсан бол үлээсэ. Олон жил өсөж мөрөөдөж одоо давхгүй байсан тавын даваагаан давж тэгээ ер нь нэг дахмаа авчаа тэр тугаан тойроод явж байхад яг юу бодогд юм бэ? Тэр олон түмэн цэнгэлтэд цугласан хүмүүс одоо таныг давхаж бүгдээрээ л уухалаа босоод ирж ирсэн хэрэгтэй. Тэ одоо бас тухайн үед чинь цэнгэлтэхтэй яриа л одоо шуугаж уухайлал тийм ээ. Одоо наваг начин болохыг харах гэж ирсэн юм шиг л одоо бас нэг их сайхан байсан. Тухайн үед бол одоо нэг бол
болдгоо ингэж болдго юм байна л гэж бодогдчихсэн. Эсэн байх та тий. Ер нь баярлаад одоо юу бодох тийм зайг уушх уу тийм л байсан. Тэгдэг юм шиг гоо тий. Хүмүүс нэг мэдгэтэл тэгжсэн гэж ярьж байдаг шин. Цолныхоо ерөнхийлөгчээр зарилгаа уншуулад цолныхоо өнөөлөх тэмдгийг гардаж авчаад ингээд нэг начингууд сайхан тойроод явдаг шүү дээ. Тэгээ явж байхад тэр үзэгчдийн тэр халуун талаан сайхан энерги тэр алга ташил дурам хайрлалт тэр нь ямар байгаа юм бэ? Тэр одоо бас их сайхан штэ тухайн үед чинь бид нар чинь 80 залуу 5 давж начин болсон. Тэгээд эднээс маань одоо гэрэл ганц зэрэг 2 маань 6-гийн даваанд тунаад гэрэл харцаг болцсон. Тэгээд начин болсон 7 залуу л ингээд зэнгэлдгэн тойроод явж байгаа юм л үнэлгээ аваад тэгэл тэр одоо хорсон болон тэр наадамд чинь одоо бүгд л одоо навагч нь одоо нэрээр дуудаж талдлаас баяр хүргээл тий. Үнэхээр бас тийм нэг их сайхан онцгой наадам байсан шүү тий. Тэгэл одоо 5-ын даваагаад авчаа начин цолоо авчаад явж их ч одоо тэр олон жилийн сэтгэлийн дараас тэр олон хүний нэг итгэлийг биелүүллээ гэж бодохоор л нэг ингэ нэг сайхан уужуу амьсгаамар болдог багт. Тий. Одоо бас нэг ажлын ард гарлаа гэдэг шиг л одоо бас нэг тэр одоо том зориг хүсэл зорилгын ард нэг талдаа гарч одоо бас олон түмний тийм ээ итгэлийг одоо багхан ч ихсэн одоо биелүүлж хариуллаа гэж одоо бас бодож байдаг. Та ер нь одоо ингээд эд сайхан барилдаж явахдаа ингээд анх одоо аймаг цол аваад эхэлж их та. За би нэг улсад нэг тийм цол авчиндаа гэсэн нэг тийм багцаа ер нь байсан. Эсвэл нэг тийм цолонд хүрэндээ гэсэн зорилго ер нь байсан үү? Ерөнхийдөө бол тамирчин хүн тийм зорилгоо бас сайхан тодорхойлох хэрэгтэй тийм. Эд барилдаж явах үедээ бас гайгүй өндөр цолонд хүрэхийн төлөө зорилго тавьж бэлтгэл хийж барилдаж байсан. Сайхан цолонд хүрсэн би чи онл ерөнхийдөө бүх болох гэж орж ирэхдээ нэг сайхан хожууж орж ирсэн хэлэх үү. Сайхан сумын зам болчихсон л гэж бодож ирсэн шүү дээ. Зал танхимын барилдаанд ер нь сайн барилдаад эхлэхээр бас өөрт нэлээ ихтгэл төрсэн байх л та тийм ээ. Тэ ерөнхийдөө хөдөөнөөс орж ирэл бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд тэр газрын залуучууд тэр сумын цалтай залуучууд их байсан. Тэгээд бид нартэй барилдаад миний зорилго бол бас арай дээшэн байж болох юм байна гэж бас тухайн үед бас мэдэрэгдэж байсан. Эхэж байсан. Аймгийн цолтой одоо таа чинь их олон жил барилдсан аймаг цэргийн цолтны барилдаанд. Ер нь аймаг цэргийн цолтны барилдаанд энэ барилдсан амжилтуудаас нэг дурдвал та одоо ер нь хичнээн төрөө үзүүртэй вэ? Би аймаг цэрэгт чи одоо нэг 4 төрөө байгаа болоо. 4 төрөө нэг 3 үзүүр орчим байна. Тий. Ерөнхийдөө тухайн үед чи одоо нэг их тооллон статистик гарганч гэдэг байлаа. Учиргуунх олон төрүүлээд байж гэж боддог байлаа. Тэгээд аймаг цэрэгт барилдахтаа барилдахгүй тэгээд тиймэрхүү л байсан. Спортод яг эд амжилт үзүүлдэг нь асуул нэлээ явсан хойно тоож улсын начин болж байгаа тийм ээ 37 настай. Улс аймгийн цолтны барилдаанд та яаж барилдав? Яг өөрийнхөө тэгээ боломжоор л тэгэл барилдаал явж байсан тий. Хиндээ бол ер нь голцоо их тунж хүнд барилдаанууд хийдэг байсан тий. Тэгэрхүү л. Улс аймагт одоо яг нэг аймгийн цолтой хүмүүсээс их сөөхөн төрүүлсэн байт юм лээ. Улс аймагт бол одоо нэг төрүүлсэн байдаг. Мөнхийн өсгий аваад 11 он тий. Мөн Төв аймгийн ургацын баяр гэдэг зарим жил ч одоо бүхий өргөнд хийгээд байдаг. Зарим жил Төв аймагтаа хийдэг тийм боломжилт барилдаан байдаг тий. Тэр нь 13 онд бас нэг төрүүлж байсан юм байна тий. Улс аймагт бол нэг иймэрхүү л амжилттай гэж үзэж болох юм байна. Хийдэг мэхүүд бас өвөрмөт сайхан мэхүүд юм шүү та. Сайхан давуулж гойд мөмсөн тийм ээ. Ер нь Монгол бүхийн одоо тэр хавардсан мэх гэл одоохондоо бол их олон хүн хийхэж болж дээ энэ өмсдөг гэдэг юм хий тийм ээ. Одоо хийдэг цөөн хэдэн хүн л мэр сэрхэн л байна. Тэгэд ерөнхийдөө энэ өөрийнхөө энэ хийдэг мэхүүдийн арга техникийг та яаж эзэмшиж авч ив тийм ээ. Хинээр заалгаж одоо өөрийн болгочлыг сайхан хийж ив. Тэгээ өмсөх мөхний тухайд бол би ер нь аваараа анх заалгаж ирсэн. Тэгээ тухайн үедээ ч их сайн ойлгоогүй. Гэхдээ хүүхэд байхдаа санамсаргүй хаяа эдгээр хийгээд хийчихдэг тийм л байсан. Яг нэг ховрдсон гэж их ярьдгийн тий. Өмсөх механикийн урд нь их элбэг байсан юм уу тэрийг бол сайн мэдэхгүй байгаа. Ерөнхийдөө тийм үндэсний үеийн тийм сонгодог мэх юм болов гэж ойлгодог. Тийм хүн болгон их боломжгүй тийм ээ. Бас тийм хурд уян хатан
мэдрэмж шаарддаг тийм мэл гэж хэлж болно. Урдын цагтааш тех тийм олон хүн хийдэг ч байсан юм уу ч Тийм юм хүн болгон хийдэг байсан юм уу тэрийг бол сайн мэдэхгүй гоо. Ер нь тийм сонгодог мэх гэж бол ойлгодог. Давуулж гойдох мэх бол яг ер нь хүмүүс бол тийм өөрийн багш нарын заасан тэгээд тухайн үеийн өөрийн бие бэлтрийн онцлог тийм тэрэнд даарсан л мэхүүд эзэмшиж авдгийн шиг байна тийм. Давуулж гойдох мэх бол яг тэгээд бас л унган мэхнүүд л гэж ойлгож байна. Тэр өмсөх мөхийг одоо яг ямар барьцсан, ямар байрал дээрээс одоо ер нь хийхэд болдгийн тийм ээ. Тэр болгон бас одоо барьцснаас бол хийхгүй шүү дээ мэдээж. Сэргүү барьцнаас л хийгддэг гол мөхтэй тий. Хонхорцог, сэнжиг, тэгээ элэг үснээс олон хийх тийм боломжтой. Тийм залгооноос барьц задрах үед дээр бас гаяа ганц нэг хийжсэн бол тийм тохиолдол байдаг тий. Ер нь сэргүү барьцнаас л хийгддэг. Давуулж уйдахыг таны одоо гэхдээ яг давуулж уйдаа чинь бусад бүхчүүдээс нэг арай жоох өөр дүү юм шиг санагдаад идэв чинь ингээ харж яхад. Давуулж гойдох бол ерөнхийдөө тийм их жинтэй юм уу тийм их жац өндөртэй хүний хийдэг мэх л дээ. Тий. Миний хувьд бол яг нэг метр 82 ч гэдэг чинь үндэсний хөлт бол тийм дунд зэрэгтэй орчиж байгаа. Тэгэхээр яг миний мехний онцлог бол тэгээд яг тэр хүмүүсийнхээс бас арай өөр байгаа нэг тийм л тэр биений жац биетэй тохируулж идэгтэй л холбоотой гэж ойлгож байна. Ер нь одоо та энэ мехнүүдээс сурахад ер нь хэр их давтсан бэ? Одоо хүмүүс чинь ер нь ярьж байгаа хүчний бүхчүүд ч энэ олон жил барилдсан бүхчүүдийн ярьж байгаа залуучууд хэлж байгаа нь мехийг сайн давтаа тэгжиж л одоо өөр юм одоо хүссэн хүсээгүй өөрийн одоо рефлексээр хийдэг болтол давтах хэрэгтэй л гэж ярьд юм чи. Та ер нь хэр их давтдаг байсан бэ? Тий одоо бидний үед яг барилдаж явах үед чинь тийм бүхийн багш тасгалжуулагч нэг одоо багштай нэг нарийн ажиллаад идэг хүн байхгүй энэ тэн дураараа очиод бэлтгэл хийц гэдэг байсан. Яг дагвсруу арслан маань одоо бас нэг тийм их давтах их ач холбогдолтой хилдэг байсан. Тийм зэя аврахад нэр зөвлөгөөрөө бол ганцаараа чамаг өглөө гүйчээд ганцаараа чамаг мехний хөдөлгөөнд давтаад бай гэж. Ер нь бол нэлээд давтаж ижил мехүүдийг шинэ мехүүдийг эднэр л өөртөө тийм дадлаг бий болгож сурна. Дээр нь өөрийнхөө тийм одоо хийдэг мехүүдийг давтахгүй байх юм бол бас ингээд нэг ивэн өөр болчихдог тийм дэрэг. Тэгэхээр шинэ хуучин гэлтгүүл ер нь бол мехийг одоо давтаж явах нь маш тийм ач холбогдолтой. Энэ олон жил барилдахад ер нь таны барилдааны арга хэлбэр ер нь хэр өөрчлөгдөж хувьссан бэ тийм ээ? Одоо цол дагна, бяр дагна, одоо жингээсээ бас хамаарна тийм ээ? Ерөнхийдөө тэгэл өөрчлөгдөж штэ бэлтгэлийн нөхцөл тэгэл биеийн байдал тэгэл жоохон бяртай дөө байх юм бол тэгээд нэг өөрөөр барилдах тийм тухайн бэлтгэлээ тохируулж ерөнхийдөө бэлтгэл барилдаанаа тохируулж ийн тэгээ онцлогоо. Таны одоо жин ер нь яг начин болох хүртэл чи хэд орчимжинтэй байсан бэ? Та ер нь бол ингээ харж яхад их айхтар махалж зузаараагүй ер нь нэг сайхан яргаад бахан тэгээд бас нэг би ингээд залуучуудаа нэг үлгэр болохоор нэг сайхан авч явдаг байсан шүү дээ. Яг би бол ерөнхийдөө жин багтаад байсан шүү дээ. Нэг 80 гаруй хилтэл орж ирж байсан. Тэгээд ерөнхийдөө миний жин бол бас нэлээд тийм удаан дуу нэмэгдсэн. Тэгтээ бас их бэлтгэл хөдөлмөр хийж нэлээд чанартай жин авсан болов уу гэж ойлгогддог. Тэгээд миний жин бол нэг 20 орчимтай тэгээд нэг ингээл тогтцсон тэгэл байждаг тийм. Багаагаар ер нь их нэмсэн. Таны одоо өвөө бол Монголын ард түмний дунд одоо домог болсон хүчтэй арслан тийм ээж чинь аав одоо Мөлөг өргөд Батавчир гэж арслан байна. Тэр хүн яг таныг төрөхөд бол одоо бурхны орондоо морилцсан байсан баг тийм ээ. Тэглээгээд яг тэр хүний тухай одоо ээж аав чинь одоо дэрэгдээс нь харж одоо сонсч мэдчихсэн олон зүйлүүдийг л танд ярьж өгдөг байсан баг л та. Өвгийнхээ тухай нэг сайхан дурсааш та. Өвгийнхээ тухай яг аав ээж маань яг тийм
бага насны дурсамжуудаа ерөнхий ярин тэгээд эмэгтэй хүүхэд болохоор чинь тэр одоо хаана барилдаж байсан, хаана одоо их хүчээр гаргаж ирсэн тэр талаар одоо бол нэг нарийн мэдгүй л дээ аман хууч та тийм ихтэй л одоо тэгээд. Гэхдээ олон сайхан домог үлдсэн байдаг. Тухайлбал одоо шаварт одоо тэмээ шаварт зоогдчиход одоо хүмүүс гаргад татахгүй дийлэхгүй байхад нь одоо татаж гаргачаад одоо өөрөө хэмбэ гэхлээр нь одоо нөгөө хүмүүс нэг 8 хүн байсан юм. Намайг 8 муу гэж гэдэг юм аа гэчээд яваад өгсөн ч гэдэг юм уу. Энэ чинь тээж явж байгаад малгаар одоо тэмээ өргүүлье гэдэг одоо нэг тийм яриа гарсан гэж байгаа. Тэгээ манай хүн болохоор зэрэг жоохон өөртөө эргэлзээдсэн 2 майхантай хүмүүс явж исэн мэл тэр аянжинд явах та. Тэгээд одоо майхныхантайгаа ярилцж байгаад нэг жоохон тийм бооцоотой гэж байгаа. Тэгээ шөнө нөгөөдүүлийнхээ унтчгаар нь сэмхэн гараад тэмээгээ хүлж байгаа нөгөөдүүл нь барьж байгаа. Тэгээд өргөсөн юм бэл. Тэгээ өргөсөн чинь нөгөө тэмээ их орилсон маань хөнгө өргөцсөн. Тэгээ эргээ харсан чинь нөгөө майхных нь хүмүүс бүгдээрээ хаяагаараа одоо гараад ирсэн. Хаяагаараа ингээ хараа байж исэн. Тэгээд тэр нөгөө бооцоотой өргөх нь бол талаар болж исэн гэсэн тийм яриа байдаг тийм. Одоо малиг бүргэдлэг нь молиг бүргэдлэг нь хоёр янзаар яриад байдаг тийм. Багада одоо хүрээ хийдэж шавлан сууж хагаад багшламаан дагаад өөр нэг одоо дугунд очисон чинь тэр дугангийн одоо зүүн талаар сууж исэн хүмүүс нь малилдсан бороонд орж ирлээ гэсэн нөгөө талынх нь жигүүрт байсан банд нар болохоор нэсчөө бүргэд чиг царайтай юм гэ тэрнээс болоод малиг бүргэд гэдэг болсон гэл. Нөгөөх нь болохоор бас жоохон молигдож хуурж барилдж ийснаас молиг бүргэд гэдэг болсон ч гэдэг юм нэг иймэрхүү яриануд байгаад. Ер нь молиг юм уу малиг юм одоо та сайн мэдэх багт тэрийг. Молилдсан банд гэж молиг юм билээ ер нь бол. Тийм тэгээд тэр яг тэр хүрээ хийдэд одоо ном сурах гэж очиод тэгээд тэр хийдэд орсон байна. Хоёр талын банд нар хоёр талаас одоо нэг нь молилдсан сайхан банд байна гэсэн нөгөөх нь бүргэд шиг ийм залуу байна гэсэн тэгээд малиг бүргэд нэрийг бол тэр одоо зөв хүрээнд лам болж шавилж сууж байгаа хугацаанд тэр тухайн нэрийг авсан. Бусдаар тэр молигддог гэдэг нь бол тийм үндэсгүй юм билээ. Тэр хүн чинь бол одоо 1932 оны наадамд 10 давж төрүүлсэн. Одоогоор бол яг авраг цолтой хүн байгаа. Тий, одоогийн дүрмээр бол одоо авраг цолтой хүн байхаар болчихж байгаа. Тэр лам багш нь тэгээд ер нь одоо чи сайн барилдах бүх болох хүн юм байна гэд их Монгол аврагад одоо шавааруулж исэн гэж ярьдаг юм л шүү дээ. Та тэр талаар нь хэр мэдв? Тийм их Монгол аврагыг одоо зорж очиж шав орж исэн гэж тий. Тэгээд нэлээд тийм одоо их техник юмнуудаа зааж өгөөд тийм тэгээд барилдаад нэг наадамд очиж барилдаж унахчаа дахиж дараагийн наадамд очиж барилдаад өвөө маань давсан гэж байгаа. Тэгээд багш нь гэж яваг нэг 2 унагцсан бол чиний хийв гүйцэд арилах байсан. Чадсангүй гэж хэлж байсан гэсэн тийм яриа байдаг. Таны өөрийн аав ер нь аймгийн зан цолтой бүх гэсэн. Хаана хэдэн онд ер нь аймгийн зан цол авч ирсэн аавынхаа тухай сайхан дурсаач. Тийм манай аав чинь 1960 онд дундгойн байр наадамд очиж нэг л одоо очиж барилдаж ирсэн юм билээ. Таны малч. Тийм тухайн үедээ тэгээд Дорж тов гэж манай сумын 59 онд одоо Бухар түмний спорткат гэх амжилттай барилдаж дараа нь улсын байр наадамд төвдөн дөрж авраг чимэд өчр авраг нарыг дараалал өвдөг шороод бол 6 давсан. Одоогоор бол харцан солтой байна тий. Дорж тов начинтай үлдэж аймгийн зам болж исэн юм лээ. Хожим бол тийм одоо Төв аймгийн энэ наадамд барилдаж нэг удаа төрүүлж исэн гэсэн тийм баримт итгэдэг. Ер нь одоо бүх болох гээд явж байхад аавын захиас сургаал их л байсан баг тийм ээ. Тэгээ навагчдаа барилдуулах их дуртай байсан. Тэгээд барилдад сураагүй хүн чинь заримдаа тэнд очиж гайгүй аваа моонд очиад барилдаа төрүүлчих. Гайгүй барилдчих юм болоогээ дараа нь очиж тэнд очихоор энд тамаагүй нэг барилдад сураагүй хүн чинь унтчих нь. Ер нь ч та ер нь дэм юм болоо гэхлээр. Ер нь их унжиж бүх болдгийн шүү. Би ер нь тийм өөрөөсөө их дутуу хүнд их ундаг байсан гэдэг одоо миний л одоо урмогоо сэтгэл засч байгаа маягаар одоо тэгж их хэлдэг байсан тэгээд. Бүгд бол одоо сэтгэл зүрхээр одоо хөтлсөн бол миний аав бол яхахгүй юм.
Сайхан хариг байна уу? Та хайрганд хэрв? Хайрганд ерөнхийдөө их сайн байсан. Тэгээд одоо бас суурин бэлтгэл сургууль тэгээд ингээ харж бас хуучинчгээ уух нь бас хурдж байгаа нь. Тэгтээ заавал хэрэг болох гэж бас зун амралтаараа хайрыг цагаагаа унаа. Нэвтрүүлэг маань ер нь үгээр өндөрлөж байна. Тэгээд Монгол түмний маань уламжлалт сайхан сар шинийн баяр болох гэж байна. Тэгээд нутаг орныхондоо Монголын ард түмэндээ сайхан сар шинийн мэдчилгээ төвшүүлэхгүй. За одоо айлчлан ирж байгаа. Үхэр жилдээ одоо төрөн төвшин бай, түмэн олон маань амгалан байж сайхан шинэлцгээрэй гэж одоо хөө тайртай ард түмэн болон нутгийн олон хайртайж хамт үстэй сар шинийн мэндийг өргөн нэвшүүлье. Тэр залуу насныхаа барилдаж авсан он жилүүдийн дурсамж дуртгалаас хуваалцсан ачиндаа тэгээд маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа зүгээс танд нэг юм дурсгалын зүйл бэлтгэснээ гардуулъя. За ингээд Монгол улсын начин алтан хоёрдана. Дуу хуурын үлгийн нутгаа дуйламд мөнхөлсөн начин таныг мордон түмний дээдийн заяа Монгол бүхийн босоо цагаан хэмээр өнө мөнхөд ивэж явуулдгаа. Гүн дүгөө ярэ нэвтрүүлэг хөгжил интертеймент студид. За баярлалаа. Урлаг судлаач, уран бичээч, Монгол улсын соёлын дөрвөний ажилтан ариун болд гэж одоо уран гартай хүн ингэ сайхан бичиж дурсгаж өгж байгаа юм шүү. Бас энэ ташрамжлал. Танд одоо цаашдын ажил үйлс, амьдрал альва бүхэнд нь аз жаргал сайн сайхан бүгдийг хүсэн яриа. За баярлалаа. Танай хамт олон ч гэсэн ажлын их амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.